Сайн байцгаана уу? Бүгдээ таны өнөөдрийн мэндийг хүргэе. Бид эргээд хөөрхөн идүүдээр маань орж байгаа видеогоор эргээд уулзах гэж байна. За тэгэхээр өнөөдөр бол 4 сарын 13-ны өдөр байгаа. Намайг ямар өдрийн талаар ярьж байгааг бүгдээрээ мэдж байгаа. Топик шалгалт басан өдөр Монголд болон Солонгост топик шалгалт маань авагдсан байгаа. За энэ бичлэгээр болохоор би өнгөрсөн 5 жилийн хугацаанд сүүлийн 3 жил ерөнхийдөө бол яг топик дээр тулгуурлаж багшилж ажиллаж байгаа. Би өөрөө солонгослын багш орчуулагч мэргэжилтэй учраас багшаа хийдэг, өөрийнхөө ажлыг хийж байгаа. За тэгээд яг энэ хугацаанд ер нь бол өдий хүртэл нийтээр нь бодоод үзэх юм бол ер нь 600-аас 800 орчим сурагчдад хичээл заасан байна. Маш олон сурагчдад хичээл заасан байна. Тэгэхээр эдгээр бүх сурагчдтайгаа ажиллаад үзэхэд ерөнхийдөө топик шалгалтанд бэлтгэхэд бид нэр иймэрхүү алдааг түгээмэл гаргаж ийн да гэж бодсон зүйлүүд өнөөдөр та хэдтэй зэгцлээ түргэе гэж бодож байна. Яа тэгэхээр ихэнх сурагч нар маань 4 сарын топикийг өгчөөд 5 сарын топикийг араас нь шууд өгдөг штэ тэ. Тэгэхээр магадгүй та хэдэд маань өнөөдрийн шалгалт баг зэрэг хэцүү санагдаад жоохон сэтгэлээр унсан байж магадгүй. Тэгэхээр өөрийнхөө алдааг засаад бэлтэж байгаа арга барилаа баг зэрэг өөрчлөөд үзэх юм бол ер нь л топик шалгалт маань нэлээд дэжгүй айхтар хэцүү шалгалт бол биш. Тэгэхээр хэдүүлээ бичлэгийн маань дуустал нь үзээрэй гэж хэлмээр байна. Маш их хэрэгтэй зөвлөгөөнүүд байгаа шүү. За хамгийн түрүүнд бүх сурагч нарын гаргадаг алдаа. За ер нь хувьчилж авч үзэх юм бол 100%-аас авч үзвэл за 80%. 80% нь юу вэ гэхээр өөрийнхөө одоогийн түвшин мэдэхгүй байжгаад ягаад чинь топик 3 4 ч юм уу те топик тактик ангид ороод төгснөхийн дараагаар өөрийгөө 100% тухайн оноогоо авна гэж итгэдэг маань ер нь бол асар том алдаа. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр топик тактик хөтөлбөрүүдэд ихэвчлэн бид нэр дунд түвшний сурагчтайгаа топик шалгалтын дээр ажиллаж шууд хичээлж эхэлдэг. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө би босод сургалтын төвүүдэд ч гэсэн адилхан байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр манай хувьд ч гэсэн, манай сургалтын хувьд ч гэсэн ерөнхийдөө бол бид нэр хэдийгээр топик шалгалтыг эхнээс нь эхэлж бэлдэж эхэлж байгаа ч гэсэн тодорхой хэмжээнд бидний төвшин тэр хэмжээнд очсон байх шаардлагатай гэсэн үг. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бүгдээрээ төвшингөө манайхан сайн тодорхойлмоор байна. Би яг одоогийн байдлаар анхан шат байгаа юу, суурьтай анхан шат байгаа юу, дунд шат байгаа юу гэдгээ маш сайн тодорхойлох шаардлагатай гэсэн үг. Тэр ихэнх топик шалгалт өгөөд хэдэн оноор дутаад унж байгаа ч юм уу те иймэрхүү сурагч нарынхаа кейсийг ажиглаад үзэх юм бол одоогоор яг үннийг хэлэхэд нэг бүрчлэн асуулттай шалгалт аваад цогц шалгалт аваад тэр хүний төвшинг тодорхойлж үзэх юм бол суурьтай анхан шат. Тэгэхээр топик 2 гэдэг шалгалт маань өөрөө дунд түвшин ба түүнээс дээш академик түвшний шалгалт учраас хэдүүлээ энэ шалгалтанд яг үннийг хэлэхэд 1000 бэлдээд 1000 тактик үзээд байдаг. Бид нарын төвшин хэрвээ дунд түвшнээс доор л байгаа бол бид нар энэ шалгалтанд тэнцэх процесс маань бүр удаашраад эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр манайхаа сайн анхаарал аваарай. Хамгийн түрүүнд өөрийнхөө төвшин тодорхойлох. Би яг хаана явж гин, би хідэн үг хэллэг мэдэж гин, би хідэн дүрм мэдэж гин гэдгээ хэдүүлээ маш сайн дүгнэх шаардлагатай. За тэгэхээр тэгцлээд аваад хэлээд үзэх юм бол топик 2 шалгалтанд ерөнхийдөө өгье гэж бодож байгаа сурагч нар маань доор хаяж Солонгос хэлний 1500-г мэддэг. За цаашлаад доор хаяж 154 мэддэг байх шаардлагатай. Ойлгомжтой тий? 1500-г мэддэг бол ерөнхийдөө бас өгүүлбэрүүдээ гаргаад таамаглах байдлаар чамайг орчуулад ажиллаад суртна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 1500 үгэн дээрээ сайхан тоглолт хийж ажиллаад нэмээд тэр үгээ 2500 болгоод ерөнхийдөө бол топик шалгалтанд ороход зүгээр ахна. За тэгэхээр бид нарын хамгийн том аргаж байгаа эхний алдаа бол ерөөсөө төвшингөө тодорхойлохгүй байна. Өөрийгөө яг ямар төвшөнд байгаа вэ гэдгээ хэдүүлээ огт мэдэхгүй байна. За тэгвэл энэ дээр бас нэг юм асуулт байна. Асуудал байна. Би ууг нь мэднэ. Би юу нь бол аягүй сайн миний хэл өрөнд ажгүй гэж би бодож байгаа. Би зөвхөн шууд л учир зүггүй топик 3 4 гэдэг ангид ороод л шууд л би топикта бэлдэж эхэлмээр байна гэдэг одоо хүсэлтүүд аягүй хэрдэг гэх юм уу. За тэнгууд тухайн хүмүүс маань мэдээж өөрөө бэлдэх хүсэж байгаа бол мэдээж топик 3 4 ангид маань орж ирээ бэлдэж болно. Гэхдээ манайха яг үнийг хэлэхэд тэр үр дүнтэй байх уу гэж бодож үзэх юм бол жоохон хэрэгэлзээтэй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо байшингаар бодож үзэх юм бол те хундаан байж иж дээшээгээ цонх хаалга бүх юм баригдана да. Тэгэд бид нэр хундаамны хэсэгч байхгүй байхад учир зүггүй л тийшээгээ хаалгыг хийх гээл ингээл зүтгээд байна гэсэн үг хэвлээ. Тэр ерөөсөө тэгж хүчил зураад хэрэггүй хүчил сурснаараасаа болоод за топик шалгалтанд агаас унах юм би чадахгүй мэн гэж бодоод одоо солонгос хэлийг орхисон тохиолдол ч гэсэн аюух байдаг. Манай сурагчид дунд ч гэсэн ерөөдөө байгаа. Тэгэхээр хэдүүл энэ дээр маш сайн анхаарат өгөөрэй. За хоёр дахь тогтмол гаргаж байгаа алдаанууд нэг юу вэ гэхлээр бие дааж бэлдээд хурдан хугацаанд
өөрөө яг 100% мэдлэгүүдээ эзэмшин гэж итгэх нь бас зарим тохиолдолд жоохон эргэлзээтэй байна манайха. За гэхдээ би энэ дэр хизэж заавал сургалтын төвд суух юм бол чи шууд оноог аавна гэж хэлж байгаа юм ерөөсөй байхгүй ш. Хувь хүний потенциалаас ерөөдөө бүх зүйл шалтгаална. Хувь хүний бие даах чадвартай иймэрхүү зүйлсээс аягүй их зүйл шалтгаална гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь бүгдээрээ Монголынхаа боловсролын системийг авч үзэл ажиллаад бодоод үзэнгүүт бид нэрээр 10 жилд байхад хэрэг бие даалт хийлэгдэг үлээ. Их сургуульд ороход ч гэсэн хэрэг бие даалт хийлэгдэг үлээ. Хичээлийнхээ бие даалт юмнуудыг тодорхой хэмжээнд өөрийгөө хуураад ч юм уу те сайн хийж чадахгүй байсан би гадаад хэлний шалгалтанд бие дагаал ганц сар бэлдээл шууд 6 оноо. Шууд 5 оноо. Бас жоох эргэлзээтэй байгааз. Тэгэхээр энийг бас зөөрлүүлж хэлвэл юу вэ гэхээр захин сургалтын төвч бай, танхимын сургалтын төвч бай. Ерөнхийдөө мянган сургалтын төвүүд яг одоогийн байдлаар топ ихт бэлдэн гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө айгүйх байдаг шүү дээ. Та хэд маань надаар хэлүүлэлтгөө судалсан болохоор сайн мэдж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь тухайн сургалтын төвүүд маань чамд юуг санал болгож байгаа вэ гэхлээр за одоо манайхаа ингэж бодоод үзээрэй. Топик 5 6 гэдэг оноо яг байшингийн 5 6 давхар байлаа гэж бодоход бид нар тэр хүртэл бие даагаад бэлдэж байгаа тохиолдолд өөрсдөө шатаар алхах чинь гэж дүгнж болно. Ерөнхийдөө шатаар 5 6 давхар руу гарахад нэгт хугацаа ороход аюу халдагдаж штэ тий яаж ч. Хоёрт өөрийн маань бие ядарна. За энэ дэхтэй манайхаа зөвхөн зүүрлэн штэ. Яг энэгээр ерөөсөө дүгнж авч болохгүй шүү. Хоёрт өөрийн маань бие ядарна. Хоёрт өөрийн бие ядарна, нэгт бол хугацаа алдна. Хамгийн том хоёр сул тав энэ байгаа. Сул талууд энэ гэсэн үг. За тэгвэл эсвэргээрээ за жишээ нь хөрхий түүгийн топик 3 4 гэдэг ангид суугаад төгслөө гэж бодоход бид нар яах нь 3 4 давхар хүртэл лифтээр гарч ийна л гэсэн үг. Лифтээр гарч байгаа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр тодорхой хэмжээний мэдээллийг түргэн хугацаанд аваад яг үнэхээр оноо хэрэгтэй байгаа бол яг үнэхээр энэ оноо байхгүй бол юуhag хийх боломжгүй байгаа те. Энэ дээр Солонгост ирж их сургуульд орох боломжгүй байгаа бол хамгийн зөв арга яг үннийг хэлээд бол манайха сургалтын төвд сууж ажиллах. Тэгэхээр сургалтын төвийн багш нар сургалтын төвийн хөтөлбөрийг боловсруулж байгаа хүмүүс яг топын шалгалтанд юу орж ирдэг вүлээ? Энэ хүүхдэд яг ямар үг нь хэрэгтэй вүлээ? Аль дүрмийг нь үзвэл бид нэр зүгээр илээ гэдэг зүйлүүдийг бүгдээр ингэ багцлж бэлддэг. За жишээ нь манайд бол би өөрөө 100% бүх юма бэлддэг учраас би бол яг тэгж бэлддэг. Энэ үг ер нь их топикт байдаггүй дээ, тэ? За энэ хандснуудыг цээжлээд өрн дэмэдээ топикт нэх орж ирэхгүй. Гэхдээ энэ үг бол байнга давтагдаж орж ирдэг. Энэ сэдвийн үгнүүд байнга давтагдаж орж ирдэг. Иймэрхүү байдлаар мэрэгжлийн хүмүүс өөрсдөө бэлтгэж идэг учраас сургалтын төвд сууж ажиллах юм бол ерөөхдөө бол хэдүүлгийнхаа нь үр дүн тодорхой хэмжээнд ч манайха үнэхээр нөлөөлөх боломжтой буюу 3 4 оноо авахд илүү одоо дүт замыг бүгдээрээ туулах боломжтой гэсэн үг. За гэхдээ энэ бас эргэлзээтэй. Тухайн сургалтын төв болон сургалтын газрууд яг мэрэгжлийн хүмүүс хөтөлбөрийг боловсруулж байна уу? Багшаар төгссөн хүмүүс хөтөлбөр боловсруулж байна уу? Эсвэл топик 6 оноотой өөр мэрэгжилтэй хөтөлбөр боловсруулж байна уу гэдгээс бас шалтгаалаад ерөнхийдөө өөр байгаа. Тэгэхээр хэдүүлээ сургалтын төвд сууж суралцсан бол ер нь л илүү зүгээр. Гэхдээ бас тухайн сургалтын төвийн багш болон одоо хамт ажиллаж байгаа хүмүүс байдаг ч юм уу те баг хамт олон мэрэгжлийн баг хамт олон байна уу? Боловсролтой холбоотой мэрэгжилтэй хүн байна уу? Багштай холбоотой мэрэгжилтэй хүн байна уу? Гэдгийг хэдүүлээ харгалзаж үзэх нь ерөнхийдөө бол хамгийн чухал зүйлүүдийн нэг байна. За тэгэхээр хэдүүлгийн түгээмэл гаргаж байгаа алдаануудаас хоёр дахь нь бол ялцчихгүй. Сургалтын төвд суухгүйгээр мөнгө хэмнэ гэж бодож байгаагаараа хэдүүл яг үнэглээд баг зэрэг цаг хугацаа алдж байгаа гэдгийг хэдүүлээ бас ойлгоод үзээрэй. Гэхдээ би энийг шууд яг одоо сургалтын төвд суу гэж аавг бол биш. Хүн болгоноос шалтгаалаад өөрөөр учраас хэдүүлээ авахыг нь аваад хаяхыг нь хаяад яриаг маань явуулаасай гэж хүсэж байна. За хоёр дахь зөвлөгөө бол юм байна. За гурав дахь зөвлөгөө. Гурав дахь зөвлөгөө буюу гурав дахь бидний хамгийн их алдаад байгаа зүйлүүд юу вэ гэхээр хэдүүлээ энэ шалгалт хэтэрхий хэцүү гэж бодоод байна манайха. Бүр айгүй хэцүү 5 6 авах одоо хамгийн лаг мундгууд нь л 5 6 авдаг гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар өөрөөсөө хит холдуулаад байгаа юм шиг санагдаад байдаг. Жишээлх юм бол манай топик 3 4-т ангид орж ирж байгаа сурагч нар маань хамгийн анх удаа орж ирэхтэй болохоор за багшаа 5 6 хэцүү юм шиг байна да. График ямар хэцүү юм бэ? Яаж бичдэг юм бэ эний чинь гэдэг асуултууд айгүйх байдаг. Гэхдээ яг нэг сар сураад төгснөний дараа бол өвөн чи яг ингээл ойлгочихсан биз дээ, тэ. Ууг нь л хэдүүлээ нэг ганцхан цаг төвлөрөөл багштай ажиллаад ингээд ойлгочих байсан юмыг би ямар удаа ингэж энд эндээс хайж, мэдээлэл хайж цаг алдваа гэж хэлдэг сурагчид маань айгүйх байдаг. Тэгэхээр хэдүүлээ
Шалгалт бол ерөөсөө л хамгийн гол нь сурах бичгээр ажиллах хэрэгтэй. Энд байгаа агуулгуудыг давтаж, цээжилж чадгал юм бол чи 5 6 оноогоо хангалттай авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр манайхаа яасан байх нь хэцүү шалгалт ерөөсөө биш. Топик 6 оноотой хүн хэрэг байдаг үлээ те. Монголд 6 оноотой хүмүүс зөндөө байдаг. Тэгвэл эсрэгээрээ IELTS-ийн оноотой хүмүүс хэрэг байдаг үлээ гэж бодоод үзэнгүүт яалтчгүй топик шалгалт бол нэг тийм айхтар хэцүү шалгалт бол манайхаа биш. Тэгэхээр анханасаа бэлдэж эхлэхдээ би чадна. Энэ бол угаасаа хүн болгон лавж байгаа юм шиг яхаар ер нь би чаддгүй ингэдэг шүү дээ. Тэгэхээр яг тэр шиг бодож үзээд бэлдээд эхлэх юм бол ер нь бол дажиг байх нь шүү манайхаа. За дөрөв дэх зөвлөгөө байна. Дөрөв дэх алдж байгаа зөвлөгөө байна. Энэ маань юу вэ гэхээр хурдан хугацаанд энэ шалгалтны оноотой болох гэж хит улаарах. Тэгэхээр жишээ нь манайд бүртгүүлж байгаа сурагч нар маань ч бас тэгдэг л дээ. 5 оноо л авмаар 5 оноо авахын тулд надад хэдэн сар хэрэгтэй вэ? За жишээ нь би 5 оноо авахын тулд танд 7 сарын хугацаа, 8 сарын хугацаа хэрэгтэй. Тэгвэл та хэд маань яг 7-8 сар тасралтгүй өдөр болгоо 1 цаг, эсвэл 7 хоногт 10 цаг солонгос хэлийг хийж чадахгүй лөө. Тэгэхээр энэ асуудлаас болоод хүмүүс маань гясал сурчмаар байна, гясал оноог авчмаар байна, гясал оноог авчих юм бол би явлаа гэдэг ч юм уу. Яг ийм хандлагаар аягүй ханддаг. Гэхдээ хэдийгээр заазтай байлаа, сайн бэлтлээ, оноогоо авлаа ч гэсэн та хэд маань дараа нь их сургуульд ороод хичээлээ үзээд эхлэхэд юу ч ойлгохгүй. Хэрвээ яг тэгж яарч өөрийгөө хуурч авсан оноо бол яг үнийг хэлэхэд юу ч ойлгохгүй, аягүй хэцүү. Тийм болохоор бүгд аль болох өөртөө үнэнчээр топик 6 гэдэг оноог авчхал юм бол ерөөхдөө солонгос хэл чинь маш их сайжирч. Хий нэгэндээ харилцаараа ихэд ямар ч заадгүй хичээлээ 100% ойлгохгүй маа гэхэд ядаж 60% 70% ойлгодог гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар маш их үр өгөөж ихтэй гэж ойлгож байна. Тэр хэрвээ бэлдээл гэж бодсон бол зүгээр л яг яс бэлд өөрийгөө битгий хуур. Яг өөрийгөө хуурсан тэр бүх цаг хугацаа чи эргээд хичээл сургуульд ороод за боли мастер, доктор, бакалаврт ороод явж байгаа тохиолдолд та хэдэд маань маш их султал болно. Тэр үнэхээр энэ зөвлөгөөг маань бүгдээр энэ дотроо тунгаагаад маш сайн бодоод үзээрэй. Тэр одоо жишээ нь топик 6 оноотой ч гэсэн хичээлээ ойлгохгүй байна гэдэг ч юм уу иймэрхүү тохиолдолд аягүй их байдаг байхгүй юу? Эргэн тойрон маань битүүл топик шалгалт бэлтэж байгаа хүмүүс байна. Тэгэхээр яг иймэрхүү зүйлүүдийг аягүй сайн мэдээд байна миний хувьд л. Тэгэхээр энэ зүйлүүдийг та хэдтэй хуваалцах хүслээ. Тэгэд яг өнөөдөр энэ бичлэг маань өөр апплод хийгдэд орж байгаа болохоор 4 сарын 13-ны өдөр хэрвээ 4 сарын топик хэцүү байсан бол хэрвээ хэцүү биш ч байсан байж магадгүй. Гэхдээ дахиад ч өөрийгөө сайжруулахандаа мэдэхгүй юм ямар их байваа, мэдэхгүй үг ямар их байваа, мэдэхгүй дүрм ямар их байваа гэж бодсон бол өнөөдрөөс эхлээд хэдүүлээ яг өөрийгөө хуурахгүйгээр 1 сар бэлдээд 5 сарынхаа топикт амжилттай ороорой гэж хүсье. За тэгээ хамгийн сүүлд нь хөөрхий идүү маань ерөөдөө хүмүүс хөөрхий идүү яг ямар сургалт хийдэг юм бэ? Сургалт явуулдаг юм уу гэдэг ч юм айгүй их тийм ярьдаг. Тэгэхээр бид бол 100% захимаар ажиллаж байгаа. 100% захимаар бүх хичээлүүдээ аваад, ажилуулад, удирдаад явж байгаа хүн бол би өөрөө Солонгос хэлний багш орчуулагч мэргэжилтэй. Одоогийн байдлаар Сөвөлийн сургуульд боловсролын удирдлагаар мастера хамгаалаад бараг л дуусж байна. Тэгэхээр ямар ч хэдүүлээ мэргэжлийн төвшин маш хурдан хугацаанд хэрвээ хилээ сайжруулъя. Тэр тусмаа онлайнаар цахимаар те Солонгосоос хичээлүүдэд бэлдээд хүргэж байгаа учраас цахимаар ийшээ тийшээ явж түгжээ. За тэгээ унааны зардал иймэрхүү зүйлүүдийг хэрвээ хэмнэхийг хүсэж байгаа бол ялцчгүй захим сургалт бол 100% зөв сонголт. За тэгээ нэмэлтээр Солонгостой хэлний бэлтгэл сурж байгаа. За тэгээ хэлний бэлтгэлийнхаа топикийн хичээлийг авангууд сайн ахгүй байгаа. Эсвэл хичээлээ сайн ойлгохгүй байна гэдэг ч юм уу. Иймэрхүү сурагчид маань байх юм бол хөөрхий дөрөв маань хизээч хамаагүй бичээд зөвлөгөө, мэдээлэл, сургалтын мэдээлэл авах боломжтой. Тэгэхээр бид нар маш ачаалттай ажилладаг болохоор баг зэрэг удаан хариу өгж магадгүй. Тэрнээс ямар ч эцсийн байдлаар бүгдээрэнд хариу өгөх гэж яах болно. За ингээд өнөөдрийн маань хөөрхий идүүдээр орж ирсэн. Хөөрхий идүүдээр маань орж байгаа бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээд бүх агуулгыг 100% өөртөө тусахгүй байсан ч болно. Ахыг нь аваад гээхийг нь гээгээд өөрийнхөө дүгнээд үзээрэй гэж хүсье. За ингээд бүгдээрээ дараагийнхаа хичээлүүдээр олцгаая.